За сайн миний хийжсэн бичлэг хүчин сэнг тус унтарсан байсан байна. Яг тэг яг вэ. Сүүл яг тгийг тавиагүй эсвэл. Тэгээ энийг дахиад тайлбарлая. За энэ тиг ямар учиртай гэхээр энэ би тэнцүү ямаатай тэнцүүлээд байгаа шүү дээ. Тэгсэн чинь энэ би чинь Y тэглэхийн дагуу ямар нэгэн хурцах хөдөлгөөн хийхгүй байгаа учраас хурцах юм удаашрах хөдөлгөөн хийхгүй байгаа учраас хурдтгал байхгүй болчихж байгаа. Ингээд тэгтээ тэнцүүлж байгаа гэсэн. За Y тэглэхийн дагуу тэгээд энийг чинь бодоод үзэхээр N тэнцүү mg л гэсэн үр дүнд энд хүрч байна. N тэнцүү mg. Энэ дээр нэмхэн тэг гэдэг энэ тэгүүд чинь бүгдээрээ байхгүй болоо биччихээр энэ хасах mg-г нь тэнцүү нэмгийг хойшоо гаргаад бичих юм бол N тэнцүү mg. За ийм дүнд хүрч байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ тулгуурын хүч болохоор доошоо татаад байгаа хөндийн хүчтэйгээ яг тэнцүү шүү л гэсэн үр дүнд хүрлээ гэсэн. За би ихтэй хурдгалыг олмоор байна. X тэнхлэг дээр проекцч бичиж үзье. За X тэнхлэг дээр проекцлох юм бол одоо энийг проекцлоо шүү дээ. N гэдэг байгаа энэ хүч чинь X тэнхлэгтээ 90 градусын үнс үүсгэсэн байгаа юм шиг энэ 0 буюу тэг болчихно тийм үү. За дараад нь F хүчийг проекцлох гэдэг. F гэдэг байгаа хүч чинь X тэнхлэгийн дагуу юм чинь нэмэх нь F гэж бичигдэнэ гэсэн үг. mg чинь X тэнхлэгтээ перпендикуляр юм чинь нэмэх нь тэг болчих нь байна. Үрэлтийн хүч чинь болохоор X тэнхлэгийн эерэг чиглэлийнх нь нөгөө тал руу эсрэг тал руу сөрөг чиглэлийн дагуу хийгдсэн байгаа. Чиглэлсэн байгаа хүч юм чинь. Энийг хастдаг нь F үрэлтгээ өвччих юм байна. Ингээд тэнцүү энийг би эндээс нь чирээд ийшээгээ чирээд хурдталтайгаар хөдөлж байгаа юм бол хурдтгал байгаа гэсэн үг. Тэнцүү юм аа бол. Тэгээ бид нар юу болох гээд байгаа гэхээр энэ ааг болох гээд. За энэ тэгүүдээ арилгаад айтайхан бичээ. F-с хастдаг нь F үрэлт. Тэнцүү M А боллоо. Би ааг болмоор байгаа. Тэгээ ааг болгож байгаа юм чинь M-д нь хуваагаад биччихнэ шүү дээ. Эндээс би яаж бичих вэ гэхээр А тэнцүү F-с хастдаг нь F үрэлт хуваах нь M. Тэгсэн чинь энэ үрэлтийн хүчийг яаж болдог вүлээ? Энэ дээр томьёо нь шүү дээ, тийм үү? Үрэлтийн хүч чинь μ k-г үрждэг нь n юм биш үү? Би n-ийг олсон уу? N-ийг mg-д тэнцүүн байна гэдгийг хүчнийхээ Y тэнхлэг дээр проекцоос олцсон. За тэгэхээр үрэлтийн хүч маань тэнцүү μ k-г үрждэг нь n юм байна. N-ийн хооронд би mg-г биччихье. Тэгэхээр μ mg боллоо гэсэн. Тэгэхээр энэ k-г биш үү те? Гулсгын үрэлт гэдгийг мэдж байгаа тохиолдолд ер нь тэгээд дийлэнхтэй номнууд дээр ч юм бодлогууд дээр өгөхдөө k-г нь нэмж өгөөд идэх зүгээр μ гэж өгчдөг. μ mg гэж бичсэн байдаг шүү заа. Тийг харуултыг хараа. За одоо орлуулга хийчихье. μ гэдэг чинь өөрөө 0.1. Энийг үржидэг нь масс нь 2 кг юм байна. За энийг болохоор бүгдээрээ g-гэр буюу 10-аар үржүүлнэ. 10. За g бол өөрөө 981 шүү дээ. Энийг бид таймлаад 10 гэж бодоод байгаа. 10 нь Ньютонийг хуваах нь килограмм гэсэн нэжээр бичиж байгаа шүү. 10 ньютонийг хуваах нь килограмм гэж бичиж байгаа гэсэн. Тэгээ яагаад тэгж байгаа вэ гэхээр метрийг хуваах секунд квадрат чинь хурдтгал гэдэг утгаар нь бид нар хэрэглээд кинематик дээр метрийг хуваах секунд квадрат гэж бичээд байгаа. Харин энэ тохиолдолд болохоор ньютонийг хуваах нь килограмм гэж бичиж байгаа гэсэн. За одоо тэгээд ингээд энийг чинь бодохоор 10-ыг 0.1-ээр үржүүлэхээр зүгээр 1 болчихно. Тэгээ нэгийг 2-оор үржүүлэхээр энэ чинь 2 ньютон гэсэн үг гарч байгаа ахнаа. За үрэлтийн хүч болохоор 2 ньютон юм байна. Тэгэхээр энэ үрэлтийн хүч чинь өөрөө 2 ньютон. За тэгээд энэ F гэдэг байгаа хүч чинь болохоор 100-аас 2-ыг хасаад 2 кг-д хуваачих юм бол энэ бие олж авч байгаа хурдтгал нь хэдэн бэ гэдээ бодогдно шүү дээ. За орлуулга хийгээд хариугаа гаргачих. А тэнцүү 100 ньютоноос хасдаг нь 2 ньютон, хуваадаг нь 2 кг. Ингэсэн чинь хэд болчихоо? Энд чи хэдийн 98 юм шүү дээ. 98 ньютоныг хуваах нь 2 кг гээд хариу нь 49 ньютоныг хуваах нь килограмм гэж гарч байгаа тийм үү? А гэхдээ энэ нэгч чинь метрийг хуваах нь секунд квадрат гэж хурдтгалынхаа өнцгөөс бичиг. За ингээд би бодлогоо хариултыг гаргачлаа. За энэ яг ихний тохиолдол. Ахад ганцаар бодлого ярилцмаар байна. За. Өөр цаасан дээр бод. Энэ хэр харагдаж байна. Саяны бодлого юу н харагдсан юм уу?
Жоохон зэнэс ах юм шүү. За. Өөр мэдээ. За одоо болохоор бид нэр саяныхаа бодлогыг өөрөөр бодъё. Одоо бид хараад гоё юм ярилцсан байна. Ой, эхлээ энийг ярив. Ингээ. Ньютон 2 дугаар хуулиа биччихэ. Тэнцүү эма боллоо. Одоо та нарыг бодлого бодуулсан заяа. Тэгээд хариултыг чинь би болохоор бичлэгний араас сонсноо гэсэн. Тэгэхээр чи худлаа хэлэх юм бол би чинь муу тавина гэсэн байна шүү дээ. За. Бид үйлчилж байгаа бүх хүчнүүдийн нийлбэрийг нь 10 ньютон гээ. Тэгээд энэ би 1 кг масстай байг л те. Тэгвэл хурдтал нь хэд вэ? Энэ би 1 кг масстай би 10 ньютон хүчний үйлчлэлээр ямар хурдталтай болох вэ? 1 2 3 10 хүч хэлсэн бол чи зөв хэлсэн байна гэсэн. 10 метрийг хоохон секунд квадрат хурдталтай болно агшаа гэсэн бол зүг байх нь шүү дээ тийм үү. За. Тэгвэл баг 20 ньютон хүчний үйлчлэлээр 5 кг масстай би ямар хурдталтай болох вэ? Тэнцүү 4 метрийг хоохон секунд квадрат тийм үү. Яарда ийм математик үйлчлэл хийгээд байгаа байхгүй. Тэгээ би энийг яагаад хийгээд байгаа юм бэ гэхээр яг та нараас ингээд энийг асуухаар мэддэггүй байхгүй. Ньютоны 2 дугаар хуулийг хичээглээд бодчих хэвээр хариулчих хэвээр гэдэг л мэдэхгүй байгаа дээ. За яг уу ийм хөнгөн дасгал хийлээ гэж бодъё. Одоо бид нар юу хийх вэ зэрэг бодлого бодно. За бодлогын өгөгдөл юу вэ гэхээр надад масс нь 5 кг масстай бий байлаа гэж бодъё. За энэ биеийг болохоор би хэвтэ тэнхлэгтээ 30 градусын өнцөг үүсгэсэн гадаргуу дээр тавьчлаа. Тэгээд тэр гадаргуу би хоёрын хоорондын үрэлтийн хөвцөлтийг 0.1-ээр үе. За энэ гулсгын үрэлтийн хөвцөлт шүү. Тэгээ би энэ биеийг болохоор зэрэг дээшээгээ 50 ньютон хүчээр чангаагаад үзье. Тэгээд энэ биеийг эцэстээ ямар хурдталтай болох вэ гэдгийг бодож байна. За бодлогынхаа өгүүлбэрийг ойлгохгүй бол маш гоё зураг зурна заяа би. Цэвэрхэн зураг зураад бүгдээрээ ярилцъя. Энийг газрын хавтгаагаар төсөөлье. За миний муухай зургийг соридчоорой. За энэ хүртэл налуу хавтгаа авъя. Тэгээд энэ налуу хавтгаагаас за налуу хавтгаа нэг юм байсан гэж бодчих л. Ийм тэгш үнс хэлбэртэй налуу хавтгаа байсан гэж бодчих. Тэгш үнс хэлбэртэй юм чинь 90 градусын үнц үүсгэсэн баг гэсэн. Үүсэд байгаа 30 градусын альфа унтах чинь хаана вэ гэхээр энд үүсэж байгаа байхгүй юу? Энд үүсэж байгаа. Тэгээ энэ дээр би 5 кг масстай би тавьсан байгаа. За ишигээ нэгтлийг нь аваад за болж өгөл яг л тэгшгэн л зурчмаар байна. За ингээд тэгээд дараа нь ишигээ. За ингээд энэ бие болохоор нөгөө 5 кг масстай бие чинь гэсэн. За энэ 5 кг масстай биеийг болохоор би одоо энэ тэгшүнцгт гурвалжныхаа оройлоо татаад байгаа байхгүй юу? Ишиг. Оо яна 50 ньютон гэж бичих гээд шнэ гэж. Энийг зүгээр F-ээр бичиж. F гэсэн хүчээр дээшээгээ татчих байгаа гэсэн. За тэгээд үндсэндээ энэ биеийг ямар хурдталтай болох вэ гэсэн бодлого бодож штэ. За харъя. Энэ F гэсэн хүчээр энэ дээшээ татчих. Энэ бид үйлчилж байгаа босод хүчүүдийг зуръя. За нэгдүгээрт энэ биеийг дэлхийд татчих байгаа юм чинь хүндийн хүчийг зурах хэрэгтэй. Хүндийн хүч нь эгц доошоогоо чиглэсэн байдлаар зурагддаг. Тэгэхээр ингэж зурна гэсэн. Энэ бол M G байна. За тэгээд дараад нь энэ бие чинь ингээд энэ налуу хавтгай дээр байгаа юм бол гадаргуудаа 90 градусын үнцийг үүсгэсэн. Буюу перпендикуляр нормал хүч гэдэг зүйл зурдах хэрэгтэй. За би нэг перпендикуляр гэдгийг харуулахын тулд ингээд тасраа шугамат хэлчихье. Энэ бол нормал хүч буюу тулгуурын зүйлсүүлээд байгаа хүч. Энэ биеийг би ийшээгээ татаад хөдөлгөөд байгаа юм болвол
хөдөлгөөний эсрэг чиглэлийн дагуу өрөлтөө хүч үйлчлэнэ гэхээр ийшээгээ татж байгаа үед хөдөлгөөний эсрэг юм чинь өрөлтөө хүч нь ийшээгээ үйлчилж байгаа гэсэн үг тийм үү? За тэгэхээр би өрөлтөө хүчийг нь уг нь бол энэ доор зурж болно. Гэхдээ би энэ жишээ энэ хүчнийхээ хажууд нь эсрэг тал нь харуулад харахад амраар зурчихъя. За тэгвэл ийшээгээ өрөлтөө хүч гэсэн үг. Ингээд өрөлтөө хүчийг зурчлаа. За үндсэндээ энэ бид үйлчилж байгаа бүх хүчнүүдийг бид тэмдэглээд авчиж байгаа. Энийг яах вэ зэрэг бид үйлчилж байгаа хүчнүүдийг зурах гэдэг. Би штэ. Одоо тэгээ та энийг тайлбарлаж өгье. Одоо би энэ биеийн хөдөлгөөнийг штэ судлах та. Энэ биеийн хөдөлгөөнийг судлаад хүчнүүдэд проекцлж бичихтэй. Яа. За эхлээд яа. Эхлээд Ньютоны 2 дугаар хуулийг бич. За Ньютоны 2 дугаар хуулиасаар яах вэ гэхээр энэ бид үйлчилж байгаа бүх хүчнүүдийг нэмж тавьчих хэрэгтэй. Зөвхөн л вектор хэлбэрээр нь биччихнэ. Энэ дээр бол чи зүг чиг тооцоод авах шаардлага байхгүй. Үйлчилж байгаа хүчнүүдээ л мэдж байгаа бол бичнэ. N нэмэх нь F нэмэх нь mg нэмэх нь F үрэлт. Тийм үү? Энэ үйлчилж байгаа энэ дөрвөн хүч байгаа. Энэ хүчнүүд чинь бүгдээрээ тэнцүү ma байх хэвээр. Энийний дараа л одоо би жинхэнэ проекцлох гэдэг байгаа байхгүй. Проекцлно гэдэг маань яаж байгаа юм бэ гэхээр энэ векторыг скалар хэмжигдэхүүн болгох гээд оролдоод байгаа гэсэн санаа. Тэгэхээр одоо би энэ векторуудыг проекцлохын тулд яах вэ гэхээр тэнхлийг сонгож байгаа юм. Эерэг сөрөг чиглэлүүдийг тооцох хэрэгтэй. Тэгээ инхийн тулд бид нар ямар арга ашигладаг вэ гэхээр Алберт-Декартийн координатын системийг ашиглана. За би энэ бие дээрээ координатын системийг тэмдэглэж байна. Та нар ингэдэг үстэй. Нэг юм бид нь шүү дээ. Надад ингээд нэг юм M-астай бий байсан гэж үтэй. За ингээд энэ M-астай бий байсан гэж үтэй. Тэгээ би энэ биеийг болохоор судлахтаа дээшээгээ эерэг тэнхлэгийг аваад тэнгуүтээ ийшээгээ x тэнхлэг аваад тэгээд энэ биеийн бид үйлчилж байгаа хүчнүүдийн проекцлыг ингээд налуу автгаа яа биш хэвтэй гадгаа хувьд бол хэвтэй гадгаа юу гэж яриад. Ингээд зүгээр хэвтэй гадгууд дээр байсан бие дээр болохоор зэрэг ийм тэнхлэг авж байгаа проекцлыг бодож болж байгаа байхгүй юу? Тэгсэн шүү дээ. Тэгвэл энэ одоо налуу хавтгай хувьд болохоор зэрэг яг энэтэйг адилхан үйлчлэх юм гэсэн үг. Тэнхлэгүүдээ ингээд авчна. Яг бие дээр өөр дээр нь авчна гэсэн үг. За ингээд Y тэнхлэг авчээ. За тэгээд энтэйгээ перпендикуляр байдаг юм чинь ийшээгээ x тэнхлэгийг авчээ. Ийшээгээ x тэнхлэгийг авчээ. За одоо би энэ хоёр тэнхлэгээ авцсан юм чинь энэ хоёр тэнхлэг дээр проекцлоо бичих гэдэг болоо. За Y тэнхлэг. Y тэнхлэг дээр проекцыг бичиж N гэдэг байгаа хүчийг хамгийн эхлээд проекцлох юм байна. Энэ хүч маань Y тэнхлэгийн эерэг чиглэлийн дагуу юм чинь нэмэх тэмдэгтэй N гэсэн үг. F гэдэг байгаа чинь Y тэнхлэгтэй энэ F гэдэг байгаа хүч маань энд байна. Энэ хүч маань Y тэнхлэгтэй перпендикуляр юм чинь проекцын тийг байна. mg энэ mg гэдэг байгаа хүчийг бид нар одоо проекцлох шаардлагатай болно шүү дээ. Энийг проекцлоход яах вэ гэхээр та нар миний заасан аргыг хэрвээ санаж байгаа бол энэ проекцыг энэ mg гэсэн хүчээ эхлээд хоёр тэнхлэг дээр проекцлоо задлаа тавьчих хэрэгтэй. За тэгэхээр Y тэнхлэг дээр проекцлоо задлана. Инхийн тулд яах вэ гэхээр энэ биеэсээ Y тэнхлэгтэй параллел шулуун аваад X тэнхлэгтэй параллел шулуунууд аваад ингээд задлчихна. За. Одоо тэгээд энд үүсэж байгаа өөр өнгө байна уу? За энэ өнгө бич. Класс ачиж. Тэрлээ. Энэ бол энэ Y тэнхлэг шүү дээ, тийм үү? mg-ийн Y тэнхлэг дээр проекц гэсэн үг. Энэ доошоо чиглэсэн байгаа юм. Энэ векторын Y тэнхлэг дээр проекцын биччихлээ гэсэн.
Тэгэхээр y тэнхлэг дээрх проекцийг нь mg y гэчээ. За тэгээд дараад нь эннийхээ x тэнхлэг дээрх проекц нь энд гарч ирж штэ тий. За энэ тохиолдолд зүгээр зураг маань давхцаад яг нөгөө нэг биеийнхаа урттай тэнцүү юм шиг гарч ирдэг шүү. Энэ битээ тэгж зураг нь толгууртаарай. Ийм биш юм байна. Ийм гэсэн үг. Энэ векторын проекц мөн өөрөө ингэж гараад байна. Энэ болохоор mg x гэсэн үг байна. За тэгвэл энэ mg x, mg y гэдгийг болохоор зэрэг энэ мэдэгдэж байгаа өнцгөө ашиглаад өнцгөөр илэрхийлж бичье. За ингийн тулд яах вэ гэхээр энэ өнцгийг хаана үүсэж байгааг тооцох хэрэгтэй. Тэг гурвалжны адил талт чанар гэж байдаг геометр дээр үздэг арга байгаа. Би таарт тайлбарлая. Энэ альфа гэдэг өнцөг маань энэ гифтнууд энэ катет хоёрын завсар үүсэж байгаа өнцөг. За тэгээ харсан чинь гифтнуудад перпендикуляр шулуун бол энэ y тэнхлэг байна өөрөө. Тэгээд энэ газарт перпендикуляр шулуун бол энэ mg байна. Тэгэхээр адил төсөөт гурвалжны төсөө чанарын хувьд болохоор энэ альфа гэдэг өнцөг маань энд үүсэж байгаа. Энд үүсэж байгаа энэ жижигхэн өнцөг бол бидний альфа өнцөг байна. Тэгвэл mg y гэдэг маань юутай тэнцүү болох вэ? mg y гэдэг маань энэ тэгшүүнцэд гурвалжны налсан катет буюу энэний урт учраас энэ катетийн урт учраас mg гэдэг гифтнуудынхаа уртыг энэ өнцгийн косинусаар үржүүлсэнтэй тэнцүү байх ёстой. Тэгээ гурвалжны чанар шүү. Та нар өөрсдөө энийг бичээд хараарай. Энэ дээр энэ mg x маань уртаараа яг энтэй адилхан юм биш тийм үү? Тэгвэл энэний уртыг олох гэсэн чинь mg гэдэг урттай гифтнуудтай тэгшүүнцэд гурвалжны альфа өнцгийн эсрэг талынхан катетийн урттай биш үү хэмжээгээрээ. Тийм мэдээ тэнцүү юм байна. Тэгэхээр mg x гэдэг маань болохоор өөрөө за энийг би заах болохоор дэвшлүүл сум зааж байгаа бичлээ шүү. mg x гэдэг маань mg-г үржидэг нь синус альфа юм байна шүү. Ингээд би уртуудын хэмжээг бичээд авчлаа гэсэн. Энэ хоёр. За y тэнхлэг дээрх проекц маань үргэлжилж байна. N нэмэх нь f-ийн проекц чинь тэг mg-гийн y тэнхлэг дээрх проекц бол mg y маань хэмжээ нь юу вэ гэхээр энэ чинь y тэнхлэгийн эсрэг юм байна шүү дээ тийм үү? Тэгэхээр хасах mg косинус альфа. За эндээс гадна одоо нэмэх нь өрөлтийн хүчийг проекцлох чинь. Өрөлтийн хүч нь y тэнхлэг дээр проекцсон тэг юм байна шүү дээ. Тэнцүү тэг. Ингээд y тэнхлэгийн дагуу энэ би y тэнхлэгийн дагуу дээшээ доошоогоо удаачж хурдч хөдлөхгүй байгаа учраас энэ бол хурдтал байхгүйгээ тэгтэй тэнцүү болчихно. Эндээс n тэнцүү mg косинус альфа болж харагдаж байна. Хэрвээ энэ би зүгээр ингээд ийм гадрууд дээр байсан бол n маань тэнцүү mg-гээ сая бид өнөх бодгод бодсон шүү дээ. n тэнцүү mg-гээ гаргаад шүү дээ. Тэгээд ингээд налуун дагуу энэ чинь би чинь ингээд өргөө ичингууд энэ тулгуур хүч буюу нормал хүч гэдэг байгаа тийм. Энэ гадаргуугийн зүгээс буцаад энэ биелэхэд байгаа энэ хүч чинь x-ийн дэнөө буураад байна уу? Косинус гэдэг байгаа функцийн хамгийн дээд утга бол 1. Тэгэхээр чи mg гэдэг байгаа энэ тоог үсрээл 1 болдог тийм. Хамгийн дээд утга нь 1 болдог тоогоор үржүүлээд байна гэдэг чинь. 1 бол mg чинь mg дээрээ л байна. Эсвэл дандаа тэрнээс бага болно л гэсэн үг байхгүй. 1-ээс бага тоогоор үржүүлээд байгаа юм чи. Тэгэхээр ингээ буураад идэг байна шүү дээ. За тэрийг яг санаад авчих. Одоо x тэнхлэг дээрх проекц бичээ. X тэнхлэгийн дагуу проекцлохоор n маань өөрөө x дээр тэг юм байна. Перпендикуляр юм чинь. F чинь x-ийн эрг чиглэлийн дагуу юм байна. Нэмэх нь f. mg чинь mg x гэдэг энэ хэсэг нь л бичигдэх юм байна шүү дээ. Y нь mg y гэдэг чинь тэг юм чинь. mg x нь болохоор mg-г үржих. Өөдөө сөрөг чиглэлийн дагуу шүү. Хастдаг нь mg синус альфа боллоо. Одоо хастдаг нь өрөлтийн хүч. За тэгээд энэ x тэнхлэгийн дагуу цаашаага хурц удаашрах хөдөлгөөн хийгээд байгаа юм чинь ma болчих юм байна. Тэгээ миний олох гээд байгаа юм юу вэ гэхээр a-г олох гэж байгаа гэсэн. За a-г болоо биччихье. A бол f-с хастдаг нь mg синус альфа, хастдаг нь f үрэлт, энийг хуваадаг нь масс байх хэвээр.
За үргэлтийн хүчийг олъё. Энд дэвтгэлийг харж байгаа үстэй. F мэдэгдэж байгаа. mg мэдэгдэнэ. Үнцэг мэдэгдэж байгаа юм чи синус альфа мэдэгдэнэ. Үргэлтийн хүч л мэдэгдэхгүй байна. Үргэлтийн хүчийг олж болно. Үргэлтийн хүч бол mu n. Гэтэл n гэдэг маань энд байж штэ. Mu гүрждэг нь mg cosинус альфа гэд байж байна. За орлуулга хийгээд энэ хүчийг хэд юм бэ гэдгийг гаргаад ирээ. Mu чи өөрөө 0.1 үрждэг нь масс нь энд би 5 кг гэдэг өгсөн шүү дээ. 5 кг. Энийг үрждэг нь g ч нь өөрөө 10 ньютоныг хувахан килограммаар бичсэн. Тэгээ косинус альфа гэдэг чинь косинус 30 дээр язгуур дор 3-ыг хувахан 2 гэсэн утга авдаг. За энийг ингээд бодоод биччихээр хэд болох юм? Энэ ингээд 0.1-ийг 10-аар үржүүлээд 1 болчихно. 1-ийг 5-аар үржүүлээд за энэ зүгээр ингээд биччихье. 5 язгуурын дор 3-ыг хувахан 2 ньютон. Тийм үү? За одоо тэгээд би энэ бутархай тоонууд авч ямааргүй байна. Биш ээ. Язгууртай тоогоор хариу гаргамааргүй байна. Тэгэхээр ойролцоолоод гаргачихъя. Яа хүү тийм бэ? Тэгэхээр яах вэ гэхээр язгуур дор 3-аас хэд гарах вэ гэсэн үг шүү дээ. Язгуур дор 3-аас 173 гарна. За энэ би гарцсан байгаа 173-ыг үрждэг нь 5 хуваах нь 2 гэсэн үйлдэл хий. Тэгээд энэ маань ойролцоогоор одоо энийг таймлах юм бол 433 ньютон гэж гарч байгаа юм байна. Окей. За одоо тэгвэл хурдталаа олоод биччихье. А тэнцүү F чи эд 50 ньютон. 50 ньютоноос хасдаг нь m 5 кг, үрждэг нь 10 ньютоныг хуваах кг гэж g-ийг биччихье. Синус альфа чинь 30 дээр 2-ны 1. Эндээс хасдаг нь 433 ньютон. Энийг бүгдэнд нийлээд хувааж байгаа юм нь хийвэ? Масс буюу 5 кг. За энэ математик үйлдэл хийх болох юм шүү дээ. За энийг хартаа энэ 50 ньютон. 50 ньютоноос хасдаг нь 50-ийг үржих нь 2 юм биш үү? 50-аас 50-ийг үржих нь 2. 0.5. Тэгээ эн чинь өөрөө хэд болчихж байгаа юм бэ гэхээр би энийг ярьж шүү. Эн чинь өөрөө 25 болчихж байгаа юм байна. 50-аас 25-ыг хасгаар 25. 25-аас нь 433 гэсэн үг. Тийм үү? Тэгэхээр юу вэ? 21 67 гэсэн үг. За би буруу бодоод байна. 25-аас хасдаг нь 433. Тийм ээ, би буруутсан. Тэгэхээр 20 67 гарч ийн гэсэн үг. Тэгээ энийг бүгдээр масс 5-таа хуваагаад өгнө. Ингээд хариу маань 4 бүхэл 1134. Тэгээд нэг чинь метрийг хувахан секунд квадрат. За ийм хариутай болж байгаа юм байна. За сүүл бүгд хурдлан бодож авахад хариуд ийм гарлаа гэсэн. Яа. Би ханаа түрх гэдэг юм. За энийг маш сайн ойлгож аав. Миний бичсэн байгаа бичлэлүүдийг өөрөө давхар бичиж аваад 2 3 удаа бичиж аваад өөр юм болгоод орой. Тэгээд та нарт өгөх гэрийн даалгавар болохоор энэ хүч ба ньютоны хуйлууд гэдэг нь 2000 номны нэг А хуйлдрыг та нарыг бодуулах чинь. Тийм бодлогуудыг бодоод ирэх хэрэгтэй байна.